Оройн дөрөв үзэгчтэй. За өмгөөллийн Flores хуулийн фирмийн хуулийн тусгай дугаараар та бүхэнд үйл залгамжлын эрх зүйтэй холбоотой кейсүүд дээр төвшин төгс өмгөөлөгчдээр асуулт асууж та бүхэндээ хариулт маягаар дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ хүргэх гэж байна. Оройн дөрөв. Оройн дөрөв. За шүүхэр шийдвэрлэгдэж байгаа хэргийн нэлээдгүй хэсгийг энэ өв залгамжтай холбоотой кейсүүд эзэлж байна л да. За тэгэхээр маргалдагч талууд нь өөрсдөө юу гэж байгаа юм бэ гэхээр ах トゥ хамаатаас аав ээж ах トゥ ихч дүү гэдэг ч юм уу иймэрхүү хүмүүс бол байдаг. Тэгэхээр энэ тал дээр би танаас дараах асуултуудын хүрээнд хариулт авъя гэж бодлоо. Өвлөгдөх хэд хөрөнгө яг юу хамаардаг юм бэ? Өв гэж яг юу юм бэ? Энэ талаар та нэг дэлгэрэнгүй нэг хариулт өгөөч. Тэгээ нэхлээ зэрэг бол яг саяны дурдсанчлан бол өв залгамжтай холбогдолтой асуудлын маргааны гэдэг юм уу хэрэгээ оролцогчтой бос төрлийн хэрэгүүдээс ялгаатай онцлог нь бол юу гэж байгаа юм бэ гэхээр хамаар бүхэн харилцаатай осууд байгаад байдаг. Өөрөөр хэлбэл тусаах эгч дүүнэр эсвэл аав нь хүүхдүүдтэйгээ ээж нь хүүхдүүдтэйгээ гэдэг юм. Ингээд хамаар бүхэн харилцаатай осуудын хоорондох маргаа явагддгаар бос төрлийн маргаанаас онцлогтой. За өв гэж юу юм? Өвлөгдөх эд хөрөнгийн эрх гэж юу юм бэ гэдэг дээр бол яг юу гэж байгаа юм бэ гэхээр хууль зааснаар эд хөрөнгийн эрх өвлөгдөнө гэдэг ингээд хуулийн заасан. За эд хөрөнгө гэдэгт бол яг мэдээж хэрэг юу гэдгийг хөдөлгөх эд хөрөнгүүд орж байна. За үд хөдөлгөх эд хөрөнгөд нь бол яг юу гэж байгаа юм бэ гэхээр машин механизм гэдэг юм эд зүйлсүүд ингээд орж байгаа гэсэн. За эд хөрөнгийн эрх гэдэг зүйлд бол яг юу гэж байгаа юм бэ гэхээр босдоос авах хөстэй авлага. Магадгүй тэр хүнээс би 500 сая төгрөг авах хөстэй байж байгаа авч чадлаггүй нас сурцсан. Энэ босдоос авах хөстэй авлага. Магадгүй нь орон сууц захиалсан байж байгаа орон сууц авч чадлаггүй эрхлэгийн гараагүй байж хат нас сурцсан. Орон сууц захиалсан. Энэ гэрээний дагуу тэр байрыг авах хөстэй энэ эрх. Тэгэхээр ийм зүйл бол яг эд хөрөнгийн эрх гэдэг зүйлд бол хамаарагддаг. Өвлөгддөг гэсэн ийм агуулгатай ойлголт л гэсэн үг л дээ. Дөрвөн ам бол гэр байлаа гэхэд аав нь өнгөрчлөө. За тэгвэл эхнэр нь хоёр хүүхэд нь өвлөх эрхтэй яваад шүү дээ. Дөрөв ярьсанчлаа. Тэгвэл яг энэ гурав яг хин яг өвлөх юм бэ? Өв залгамжтай холбогдолтой өвлөх эрхийн субъектүүдийг бол хуулинд нэгэ заагаад өгсөн. Ер нь бол яг нэгдүгürt бол гэрээжлэлээр өвлөнө гэдэг ингээд хуулийн заасан. Гэрээжлэлээр өвлөнө гэдэг маань бол ямар эд хөрөнгийн хин өвлүүлэхийн гэдэг байдалтай харилцааг зохицуулсан. А гэрээжлэлээр өв залгамжилж байгаа онцлогийн хувьд бол үүж байгаа юм байна. Тэр гэрээжлэл заагдсан хүн гэрээжлэл заасан эд хөрөнгийг өвлөдөг. За бусад тохиолдолд бол яг хууль заасан байдлаар өвлөх буюу хууль ёсны өв залгамжлагч нар гэдэг ийм ойлголт байж байгаа. Тэгэхээр хууль ёсны өв залгамжлагч гэж хэнийг хэлээд байгаа юм бэ гэхээр нөхөр нас барж байгаа тохиолдолд бол эхнэр. Эхнэр нас барж байгаа тохиолдолд бол нөхөр. Гэрлэгч нарын дундаас төрсэн хүүхэд өвчилж авсан хүүхэд дагвар хүүхдүүдийг бол хууль ёсны өв залгамжлагч хамааруулах байдлаар ингээд хуулинд ингээд заасан. За тэгэхээр зэрэг бол яг эдгэр усууд бол өвлөх ёстой. За ер нь бол яг хууль ёсны өв залгамжлагч гэдэгт бол яг саяны хэлсэн усуудаар хязгаарлахгүйгээр 2 3 4 дугаар гэдэг юм ингээд эрмэлгэсэн хууль ёсны өв залгамжлагч нар гэж бол бас байгаа. Аав ээж нь байна. Яг өөр нас барагч өөрийнх нь төрсөн ах эгч дүү байна. За ингээд эдгэр усуудын дараагаар бол ачинчилсан зэрэг үнэхээр аль аль нь байхгүй балвал төр өвлөх иймэрхүү байдлаар ингээд хуульд бол хууль ёсны өв залгамжлагч нарыг заагаад томьёолцсон. Гэхдээ эдгээр нь бол яг дотроо эрэмтэй нэгдүгээр ээжний өв залгамжлагч нар гэж хийн, хоёрдугаар ээжний өв залгамжлагч нар гэж хийн гэдэг байдлаар ингээд эрэмлээд ингээд заагаад өгсөн. Ийм нөхцөл байдал бол байдаг гэсэн үг. Өвлөх хэрэгтэй субъектүүд юм шүү дээ. Ерөнхийд бол дараалал байдаг л гэсэн. Дараалал байдаг л. Хууль ёсны өвлөгч, за гэрээслэр өвлөгч. За явлаа. За тэгвэл яг процесс нь яг яаж явагддаг юм энэ талаар та нэг. За энэ бол яг бас манай иргэдийн бас л их асуудаг хүмэл асуулт ирүүлдэг бас сонирхдаг зөвлөгөө авдаг асуудлууд байна. Тэгэхээр ер нь бол яг нас барснаас хойш яг жилийн дотор өв нэгдэх буюу өвлөх эрхийн хүсэлт гаргах тухай ийм процесс эхлээд явагддаг. За 2025 оны 3 сарын 1-ний өдөр нас барсан бол 26 оны 3 сарын 1 хүртэл буюу жилийн хугацаанд энэ хугацаанд бол ямар нэгэн байдлаар талийнхаа чинээр дээрх эд хөрөнгө гэрэх бол өвлөгдөхгүй. Энэ хугацаанд бол хууль ёсны өв залгамжлагч нар бол нотариатын байгууллага дээр очиж эд хөрөнгө өвлөх хүсэлтэй байгаа хүсэлтээ гаргаад энэ хүсэлтийг гаргаснаар бол өв нэгдсэн гэж үздэг. Ингээд жилийн дотор бол жишээлбэл 4 хүн өвлж болно, 5 хүн өвлж болно. Хэдэн хууль ёсны өв залгамжлагчтай тэр бүгдийг хүлээдэг. Ингээд жилийн дотор бол хүсэлтээ гаргаад өв нэгдсэний дараагаар тухайн эд хөрөнгүүд бол хууль ёсны өв залгамжлагч нарт бүгдэнд нь хууль заснаар тэнцүү хэмжээгээр ингээд өвлөгдөд хугацаад явагдах ийм үеийн зохицуулт үүрдэг байна гэсэн. Түрүүний ярьсанчлаа 1 жилийн хугацаанд хүлээдэг гэж байна шүү дээ. За тэгвэл
зарим хүмүүс одоо 1 жил хүлээх одоо тийм сонирхолгүй ч юм уу тиймэрхүү одоо нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр яг 1 жилийн хугацаа хүлээлгүйгээр тус үеийг одоо хүлээж авах боломжтой юм. Яг зөв хууль заасан бас гарц гаргалгаа бол бас байгаа. Өөрөөр хэлбэл яг зөв нэг жилийн хугацаанд хүлээн гэдэг маань бол яг юу гэж байгаа юм бэ гэхээр аль нэг нь хууль ёсны үйл залхамжлагч мэдэхгүй гэдэг юм яг үлдчихгүй тий гадаадд явж байгаа эсвэл бол одоо юу гэдгийг нас барсны бас одоо юу гэдгийг харилцаа холбоо муу болсон бол бас мэдэхгүй үлдчихгүй охироод үлдчихгүй гэдэг үднээс жилийн хугацаа заагаад ингээд хууль ёсны үйл залхамжлагч нар гарч ирэхийг хүлээгээд байгаа. Жилийн хугацаанаас өмнө одоо өвлөрхийн эрхлэлгээ олгогдоод одоо өвлөрхийн эрхлэлгээ аваад явах ямар процесс байдаг юм бэ гэхээр нотариатын байгууллагаар очиад үзэхэд бол яг нь хууль ёсны үйл залхамжлагч нар хэдэн хүн байгаа гэдгийг нөгөө нэгдсэн систем харагдчихдаг. Одоо хууль ёсны үйл залхамжлагч нь 2 хүн байгаа юм уу, 3 хүн байгаа юм. Энэ хүн их нэртэй юм уу, их нэргүй юм уу, салсан юм уу, салаагүй юм уу? Хэдэн хүүхэдтэй ингээд харагдчихдаг. Тэгэхээр хууль ёсны үйл залхамжлагч нар нь одоо 3 хүн байлаа гэхэд 2 нь одоо нөгөө ирчээд одоо гэрчлэгээ хугацаанаас нь авчмаар байна гэх юм бол энэ тохиолдолд боломжгүй. Ягаад гэвэл үлдэж байгаа нэг хүний одоо нэг өвлөрхийн өв хүлээ авахаас татгалзаж байгаа хүсэлт хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар одоо тэр хүн татгалзаагүй тохиолдолд бол одоо жилийн хугацаа хүлээн. Хууль ёсны өв залгамжлагч нар бүгдээрээ одоо өвлөх хүсэлтээ гаргаад эсвэл бол зарим нь өв хүлээ авахаас татгалзах хүсэлтээ гаргах юм бол заавал жил хүлээгээд байхгүйгээр өвлөрхийн гэрчлэгээ бол олгогдож болдог ийм хуулийн зохицуулттай ер нь бол. Тий. Одоо зарим иргэдийн хувьд одоо юу гэдэг чи 2 3 4 жил болчоод одоо өвлөрхийн гэрчлэгээ авмаар байна. Одоо би одоо энэ өвийг одоо хүлээж авмаар гэдэг асуудал гардаг. Тэгдэг. Тийм энэ тал дээр та нэг. Тэгэхээр бол яг наадах чинь бол яг юм. Яг л одоо нөгөө бас нийгэмд бас одоо төвөмд байдаг асуудлуудын нэг л дээ. Тэгэхээр бол яг нөгөө жилийн хугацаа өнгөрснөөс хойш жил 1 сар ч 2 жил ч 3 жил ч байна. Яг ийм байдлаар асуудал ханддаг. Тэгэхээр энэ тохиолдолд бол яг боломжгүй. Өөрөөр хэлбэл энэ жилийн хугацаанд нөгөө одоо хууль заснаар хүлээгээд байхад жилийн хугацаанд хүсэлтээ одоо гарах боломж одоо байснаг үл байсан, хугацаа байснаг үл байсан. Тэгэхээр зэрэг бол яг жил өнгөрсний дараагаар ийм асуудал үүсэж байгаа нь бол яг юу гэж байгаа юм бэ гэхээр өв хүлээ авахаас татгалцсантай адилтгаж үздэг ийм үр дагаврыг үүсгэдэг. Хэдийгээр тухайн үедээ би өв хүлээ авахаас татгалзаж байна гэж хүсэлтээ гаргаагүй ч гэсэн жилийн хугацаа өнгөрсөн бол өв хүлээ авахаас татгалцсантай адилтгаж үзэхгүй ийм үр дагавар үүсдэг учраас одоо бос төв залгамжлагч нартай адилтгаа одоо би энэс авах хэрэгтэй би юу ч чадвар үлдчихлээ. Би асууцчлаа гэдэг асуудал одоо яриад одоо хууль зүйн хүрээнд бол шүүхээр яваад ямар нэг амжилт болохгүй. Гэхдээ мэдээж хэрэг бол яг нэг одоо амьдрал дээр одоо турсан ах トゥ нар гэдэг юм ойлголцоод хоорондоо ивэн журмаар гэдэг юм зохицоод асуудлыг шийдэх боломжтой. Энэс бус тохиолдолд бол яг нэг одоо хууль хүчний байгууллага, шүүхийн байгууллагаар явж одоо эрх аж сонирхлоо хамгаалуулах нөхцөл зэрэг бол нэг одоо тийм өөрийгөө орхиогож үлдсэн юм нөхцөл байдал үүсчихдэг гэсэн. Өвийг заавал хүлээж авах хэрэгтэй юм уу? Одоо зарим нь одоо хүмүүс өвийг одоо хүлээж авахгүй байх тийм сонирхол болж байдаг. Тийм байна. Тийм. Тэгэхээр өв хүлээ авах асуудал бол яг нэг өв залгамжлагчийн эрхийн асуудал байдаг. Өөрөөр хэлбэл заавал өвлөнө гэсэн зохицуулт бол бас байхгүй. Өв хүлээ авч болно, өв хүлээ авахаас татгалзаж болно. Манай иргэдийн хувьд бол яг юу гэж байгаа юм бэ гэхээр нэгдүгээр бол яг нөгөө тухайн одоо талигаач буюу одоо өвлүүлэгч маань бусдад их хэмжээний өр төлбөртэй учраас гэдэг юм өр төлбөртэй тохиолдолд бас өв хүлээ авахаас татгалзах өвлөхгүй байх сонирхол бол бас байдаг. Энэ хүний эрхийн асуудал учраас яг нөгөө өв хүлээ авахаас татгалзаж болно, өв хүлээ авахгүй байж болно. Энэ бол яг нөгөө тухайн хүний эрхийн асуудал байдаг учраас заавал одоо өвлөх ёстой гэдэг юм тийм бас одоо хуулиар одоо заасан үр болгосон тийм харилцаа бол байхгүй л да. Ер нь их түгээмэл нийтлэг байдаг. Өөрөөр юу гэж байгаа юм бэ гэхээр за нэг хүнд одоо ингэж юу гэдэг чи 100 сая төгрөг зээлчлээ. Тэгсэн чи тэрийг одоо юу гэдэг 50 сая төгрөгийг авчаа 50 сая аваагүй байтал нөгөө нь нас марчлаа. Одоо нас барсан хүнээс одоо юм аав гэхээр бас тийм их энэ тал дээр та. Энэ тохиолдолд бол бас яг наадах чинь бол бас л одоо нөгөө шүүхээр явж байгаа маргаануудын бас одоо нийлэгдэх хувийг бас эзэлж байгаа бас түгээмэлээс байхгүй. Босдод одоо юу гэдэг нэг 200 сая 100 сая 300 сая зээлдсэн нэг байр өгсөн. Тэгээд мөнгөний авч чадаагүй байж нас барж байгаа тохиолдлууд бол зөндөө л доо. Тэгэхээр яг хүн нас барснаар бол яг нөгөө тухайн хүн өөрөө охироод үлдэх хэрэгтэй юм уу яах хэрэгтэй авах боломжтой мó боломжгүй мó би одоо хүлээх хэрэгтэй юу хинээс нэх хэрэгтэй гэдэг ийм асуудал үүсэж шээ. Тэгэхээр энэ тохиолдолд бол яг юу гэж байгаа юм бэ гэхээр хууль ёсны өв залгамжлагч нар тодорхой болоод хууль ёсны өв залгамжлагч нар тухайн эд хөрөнгийн эрхийг өвлж авах хүртэл бол нэгдүгээр бол хүлээн. Шууд чи эхнэр нь уучраас чи хүүхэд нь уучраас чи төлөх ёстой чи ингэх ёстой гэдэг байдлаар манайх асуудал хандах гэдэг тийм зохицуулт бол байхгүй. Харин яг хууль ёсны өв залгамжлагч нар тодорхой болоод тухайн эд хөрөнгийн эрхийг өвлөгдсөн тохиолдолд хууль ёсны өв залгамжлагч нараас нь нэгэх буюу тухайн одоо нөгөө зүйлээ шаардах нөхцөл байдал бол үүсдэг. Гэхдээ хууль ёсны өв залгамжлагчдын хувьд бол яг яадаг юм бэ гэхээр
Яг өвлж авсан үеийн хэмжээгээр бусдад төлөх ёстой үр төлбөрийг хариуцсан. 100 сая төгрөгийн хөрөнгө өвлж авсан бол одоо 100 сая төгрөгийн л үр төлбөрийг хариуцсан. За магадгүй одоо нөгөө хүн одоо 80 сая төгрөгийн авлагатай байлаа гэхэд 80 сая төгрөгийн төлөөд үлдэгдэл зөрүүг нь өрөө аваад үлдэх юм хэрэгтэй. Эсвэл 100 сая төгрөгийн эд хөрөнгө одоо өвлж авсан бахад нөгөө хүн 200 сая төгрөг нэхэд байж болох. Тэгэхээр өвлж авсан үеийн хэмжээгээр бусдад төлөх ёстой үр төлбөрийг хариуцсан гэсэн. Тэгэхээр манайхан бол яг нөгөө өв хүлээгээд авчих юм бол бүгдийг хариуцах ёстой. Одоо бүгдийг төлөх ийм нөхцөл байдал үүсчихгүй. Энэ өвлж авсан хөрөнгө нь хүрэхгүй бол би одоо дахиад ийм сөрөг үр дагавар үүсчихгүй гэдэг байдлаар бас асуудал хандах гэдэг. Тэгэхээр зэрэг бол яг өвлж авсан үеийн хэмжээгээр л хариуцнаа ийм. Нөгөө талаас нь бол хууль ёсны залхамжлагч нар тодорхой болсон тохиолдолд нөгөө хүн бол нэг их шаардлага ирэх нь бол хууль зүйн үүсдэг. Энэ кейсийг бол тийм. За иргэд маань ч гэсэн тодорхой одоо мэдээллийг авсан байх гэж бодож байна. За дараагийн асуулт нь болохоор түрүүн ярьсанчлан гэрээслэр үйлснэр өвлөх. За тэгвэл яг гэрээслэр өвлөхөөр одоо юу гэдэг чи монголчууд одоо юу гэсэн мууяр тэгдэг манайхан ч одоо үхээс өмнө энийг одоо юм хом бичлээ ч юм уу өвлүүлээ ч юм уу тиймэрхүү асуудлууд ерөнхийдөө байдаг. Одоо гадаад оронд харин эсрэгээрээ юу гэдэг чи шууд гэрээслээ бичээд одоо дотротор монголоор ярил дотротор батлуулаад ингэж явдаг. Тэгвэл одоо яг гэрээслэр өвлөхийн яг ач холбогдол суултал даваа талын та нэг тэгэхээр бол яг нь мэдээж хэрэг одоо хоёлоо өв залхамжтай холбогдолтой бүх үүсч болдог кейс тохиолдол тий төгөөмөл гардаг асуулт. За тэгээ хоёлын зохицуулт ямар байдаг гэд ингээд ярилцж байгаа ш. Тэгэхээр гэрээслийн хувьд бол яг одоо мэдээлэл хүргэх, зөвлөгөө хүргэх гэдэг бол яг мэдээж хэрэг хамгийн оновчтой асуултуудын нэг. За ер нь бол яг өндөр хөгжилтэй орнууд бол яг энийг бол юу гэж байгаа юм бэ гэхээр маш өндөр түвшинд хэрэгэлдэг. Маш өндөр түвшинд. Гэрээсэл гэдэг зүйл бол яг юу гэж байгаа юм бэ гэхээр нөгөө бүр одоо заавал үйлдэх хэвээр заавал байх хэвээр нэг ийм амьдралын хэм маяг ийм ойлголт болоод ингэ төлөвшсөн. Энэ гэрээсэл гэдэг зүйлийн чи одоо нөгөө онцлог нь бол яг юу гэж байгаа юм бэ гэхээр саяны чи тэр ярьцлагын ихэнд дурдсанчлан бол яг нөгөө өв залхамжтай холбогдолтой маргаануудын оролцогч нар нь бол яг саяны дурдсанчлал юу гэж байгаа юм бэ гэхээр нөгөө хамаарал бүхэн харилцаатай улсуудын хооронд үсэт байдаг. Тусаа ах 2 хоорондоо маргалзаж байна. Эгч дүүс хоорондоо маргалзаж байна. Аав нь хүүхдүүдтэйгээ, ээж нь хүүхдүүдтэйгээ маргалзаж байна. Тэгэхээр мэдээж нэг эд хөрөнгөөс одоо улбаатай маргалзаж байгаа хамаарал бүхэн харилцаатай улсуудын чи одоо нөгөө харилцаа хандлага ямар байх вэ? Нэг их сэтгэл ямар байх вэ? Ийм их одоо сөрөг үр дагаврууд үүсэж байгаа байна. Шаашлаад магадгүй одоо тэр чигт харилцаа холбоогүй болох. Эсвэл одоо тусаа ах 2 нэгэндээ буруу санах гэдэг ийм нөхцөл байдал үүсэж байгаа байна. Тэгэхээр гэрээсэл бол яг өөрөө энийг шийдэж буюу энэс урьдчилан сэргийлж яддаг байна. Мэдээж хэрэг одоо хин нэгнийг нас барсныхын дараагаар хайртай улсууд нь хоорондоо маргалдах, хайртай улсууд нь хоорондоо ийм нөхцөл байдал үүсгэхийг хийж хүсэхгүй шүү. Тэгэхээр гэрээсэл бол яг энэс урьдчилан сэргийлж яддаг буюу тухайн хэд хөрөнгийг хэн өвлөхийг нь заасан байдаг. Өөр улсууд бол оролцсон. Энэ байрыг миний баггүй тэр өвлөнө. Энэ одоо газрыг миний дундгүй тэр өвлөнө. За миний одоо том хүү энийг өвлөнө гэдэг байдлаар ингэж шийдчих юм бол маргаан өсөхгүй хин юу өвлөх нь тодорхой. Тэгээд мэдээж хэрэг бол яг уулж авсны дараагаар ах 2 нар хоорондоо ярилцаад холио солио гэдэг юм уу бас асуудлууд бол байж болно л доо. Тэгэхээр гэрээсэл гэдэг зүйл бол яг ийм одоо маш чухал ач холбогдолтой. Ялангуяа эд хөрөнгө одоо ихтэй юу гэдгийг амьдралын боломж олцоо ихтэй ийм иргэдийн хувьд бол бүр илүү одоо үйлдчихвэл бүр илүү ач холбогдолтой. Их хэмжээний үнийн дүн, их хэмжээний хөрөнгө, их хэмжээний баялаг дээр л маргаа өсөж байгаа шүү. Яг хөө ганцхан одоо байрсаа байсан бол хоорондоо зохицоод ингэж шийдчих боломжтой харьцангуй гайгүй байдаг. Тэгэхээр бол яг одоо гэрээсэл гэдэг зүйл бол муу ёр гэхээс илүүтэйгээр ер нь бол яг соёл шүү. Ийм нөхцөл байдлыг сэргийлдэг шүү гэдгийг бол яг зөвлөмөр байна. Маш одоо новчтой гоё асуулт байна. За, ерөнхийдөө бол асуултууд маань дууслаа. За одоо манай хуулийн тусгай булангаас одоо уламжлал ёсоор нэгэн бодит кейс дээр зөвлөгөө мэдээлэл өгч гэж танаас хүсэж байна. За тэгэхээр иргэдээ кейсээр танилцуулъя. За тэгэхээр асуулт нь юу гэж байгаа юм бэ гэхээр тухайн хөрөнгүүд нь бүгд өвлөгдөх ёстой юу? Кейстер чи ярилцахаас өмнө бол яг ямар ч сан кейс ойлголоо баттдаг юм. За ер нь бол яг одоо гэрлэгчдийн нэг нас орсон байна. Охин нас орсон байна. За
өвчилж авсан охиндоо дундаасаа төрсэн хүүхэд бол байхгүй. За өвчилж авсан охины хувьд бол яг өвчлөгдөх үедээ 15 наснд нь өвчилж авсан нөхрийн төлөө одоо хүн байсан. Тэр нь том болсон болооч тэр үү бас яг харцангуй уусаагүй ингээд нас нь хүрээд гэр бүл хүүхэд гээд ингээд явцсан. Харилцаа холбоо бараг байхгүй шахуу байжгаад нас орсноос нь хойш бол яг одоо ингээд эд хөрөнгүүдийн өвлж авна гэдэг юм зүйл яриад байгаа. Гэтэл тухайн хөрөнгүүд бол яг нөхрийн нэр дээр байсан боловч одоо бас бидний одоо хөдөлмөрийн одоо үр дүнд бий болсон хөрөнгүүд юм аа. Ер нь яах ёстой вэ гэдэг ийм асуудал яригдчихэж шүү дээ. За энэ дээр бол яг юу гэж байгаа юм бэ гэхээр яг энэ тохиолдолд бол яг бүх эд хөрөнгийг одоо ингээд нөгөө хууль заснаар бол ихнэр өвлөх ёстой. Өвчилж авсан охин бас одоо өвлөх ёстой. Тэгэхээр бол яг энэ тохиолдлын үед бол яг нийт одоо бүх хөрөнгүүд ингээд шууд 2 хуваагдана гэдэг бол бас жоохон онцгой. Яг үг гэж байгаа юм гэхээр энэ эд хөрөнгийг бий болгоход энэ эд хөрөнгийг одоо бүтээхэд ерөөдөө бол яг өвчилж авсан гэдэг юм тухайн хүү одоо эмэгтэй одоо санхүүгийн болон хөдөлмөрийн оролцоо бол хэцүү баг. Энэ эд хөрөнгийг бий болгоход бол яг нөө саний кейс дурддагч байгаа тэр эмэгтэй одоо нөхөртөө хамт одоо бүх одоо цаг хугацаанд ажиллаж хөдөлмөрлөл бий болгосон хөрөнгө. Өрхийн тэргүүн гэдэг юм уу гэр бүлийн одоо ноён нуруу гэдэг агуулгаараа бүх эд хөрөнгийг нөхрийн нэр дээр байж атал нас орцсон. Гэтэл бол яг нэг одоо энэ охинтой шууд тэнцүү байдлаар ингээд хуугаад авна гэдэг бол одоо энэ зөвлөгөө өгч байгаа эмэгтэй хувьд бол бас одоо асуудалтай л да. Яг хуулийн зохицуулалт асуултын хувьд бол юу гэж байгаа юм бэ гэхээр иргэн хуулийн 129 дугаар зүйлийн 129-ийн 4-дөр юу гэж байгаа юм бэ гэхээр гэрлэгчнэрийн хин нэг нь нас орсон тохиолдолд тухайн одоо нэг үлдсэн хүн өөр тоногдох шигэ одоо гэр бүлийн дунд эд хөрөнгөөс өөр тоногдох шигэ тодорхойл одоо өв нэгдснээс хойш одоо тодорхойлуулах хэрэгтэй гэдэг ингээд хууль заасан байна. Тэгэхээр бол яг юу гэж байгаа юм бэ гэхээр тухайн эд хөрөнгө одоо өвлөгдөх процесс болохоос өмнө одоо энэ эд хөрөнгө одоо гэр бүлийн дунд эд хөрөнгө юм аа. Энэ дунд эд хөрөнгө учраас би тухайн эд хөрөнгөний 50% дангаар өмчлөх хэрэгтэй болохыг тогтоолгох. Харин үлдсэн хувийг нь бол яг өглөх асуудал үүсдэг байхгүй. Нэг өсөндөө жишээ аваад тайлбарлал өгж байгаа юм байх наа чи. За 500 сая төгрөгийн нэг үйл хөдлөх хөрөнгө байж ийм үйл хөдлөх хөрөнгөтэй байжгаад нэр дээр нь байжгаад нас орчих. За энэ тохиолдолд бол яг юу гэж байгаа юм бэ гэхээр наад кейс дээр дурддагдаа зөвлөгөө өгч байгаа эмэгтэй хувьд чинь бол тухайн эд хөрөнгөний 50% дангаар өмчлөх хэрэгтэй болохыг нь тогтоолох буюу одоо оногдох шиг хамгаалуулах юм бол үлдсэн 50% нь өвлөгдөх асуудал яригдана. Үлдсэн 50%-ийг өвлөгдөх юм бол 25% өвлж авна. Ингээд тухайн эмэгтэй бол нийт одоо тэр 500 сая төгрөгийн үлдэх хөрөнгөний 50%-ийг дангаар одоо нэг гэр бүлийн дунд эд хөрөнгө гэдэг агуулгаараа өмчлөх үлдсэн 50%-ийн хууль ёсны үйл залгамжлах одоо өвчлөгдсөн өвчилж авсан охинтой өвлөд нийт хөрөнгөнийхөө 75%-ийг авч үлдэх юм боломжтой гэсэн. Харин 25% бол нэг тухайн охин өвлөгдөд явах юм хөшлөл үүснэ гэсэн. Өөрөөр хэлбэл өвлөх процесс явагдана. Гэхдээ өвлөгдөх процессоос өмнө гэр бүлийн дунд эд хөрөнгөө тогтооод өөр доногдохшиг тогтоолгоод 50% дангаар өмчлөх хэрэгтэй гэдэг иймэрхүү байдлаар явах боломжтой. Тэгэхээр энэ манай иргэдийн хувьд бол бас яг нөгөө за яг үнэхээр харилцаа хандлага одоо сайн ах トゥ нараа даав ээж нар үр хүүхдүүд хоорондоо ойлголцоод энийг шийдчихвэл хамаагүй. Яг одоо нэг харилцаа хандлага муу гэдэг юм уу яг энэ асуудал дээр бол яг ийм нөхцөл байдал үүсэж байгаа тохиолдолд бол манайхан мэдэхгүйгээр бүгд хуваагдаад бүгдийг ингээд одоо хуугаад ингээд явчихдаг. Гэтэл яг одоо гэрлэгч нарын аль нэг нас орсон тохиолдолд бол за өвлөгдөх эд хөрөнгө одоо би өвлөх эрхийн өчлөө олохоос буюу тухайн жилийн асуудал дотор саяны өөр тоногдох шиг тогтоолгож аваад үлдсэн дээр нь бол яг нэг өвгийн асуудлууд өвлөгдөх ийм асуудал ярих байдал эрхээ хамгаалах боломжтой. Тэгэхгүй манайхан нас орсон үед нэр дээр нь байсан учраас бүгд л тэнцүү хуваагдах хэрэгтэй гэдэг байдлаар ингээд явцсан. Энийг мэдэхгүй охироод үлдсэн эсвэл энийг мэдэхгүйгээс үүдэлтэй нөгөө процессыг хийгээд үйлдэл дууссан ийм асуудал үүсдэг байхгүй. Тэгэхээр энэ кейсийн хувьд энэ тохиолдлын хувьд магадгүй яг ийм тохиолдолд тулгарч байгаа ийм кейстэй тулгарч байгаа босуудын хувьд бол яалтаа бас одоо яг ийм байдлаар эрхээ хамгаалуулах ийм нөхцөл байдал бол бас их анхаарах хэрэгтэй асуудал л та. Залгамжтай холбогдлолтой бүх кейсүүдээр за байгууллагаа одоо тэмүүлэн битэр ярилцлаа. За мэдээж хэрэг бол яг одоо үзэгчтэй хувьд бол яг өөрт хамааралтай өөрт одоо үнэхээр тулгамдж байгаа асуудлыг бас эндээс манай одоо энэ тусгай дугаараас сонсох авах мэдээлэл авах одоо бүрэн боломжтой. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Баярлалаа. За